Дараагийн мэдээлэл. Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдээд шар металлын ханш огцсон өссөн. Тэгвэл энэ цонх үеийг ашиглаад урт нэртэй хуулийн үйлчлэлд багтаж байгаа алтны үндсэн ордуудыг ашиглах гэсэн сонирхол хууль тогтоох түвшинд хүчээ авч эхлээд байна. Өнөөдрийн байдлаар усны их бүрлдэх ойн сав бүхий газарт алтны орд ажилуулах гэсэн 12 хүсэлт байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамд ирээд байгааг өмнө нь мэдээлэлж байсан. За тэгвэл үүнээс үүдэн ноён ууланд орших гацууртын орд болоод ирээн багуутын ордуудыг ашиглах тогтоолын төслийг эдийн засгийн хөгжлийн сайдын энх баяр өнгөрсөн 7 хоногт өргөн бариад байна. За гацууртын ордын батлагдсан нөөц нь 42.3 тонн, харин ирээн багуутын орд 10.5 тонн халттай гэсэн судалгаа байгаа. Тэгвэл энэхүү ордуудыг ашиглах сонирхол нь төр иргэний хооронд томоохон зөрчил дагуулж мэдгээр байна. За Монгол улс 2009 онд урт нэртэй хууль буюу гол бүрний урс бүрэлдэх хийх усны сан бүхий газрын хамгаалтын бус ой усан сан бүхий газарт ашигт батлуулах хайх ажлыг хориглох тухай хуулийг баталсан байдаг. За гэвч батлагдсан цагаас хойш хэрэгжилт нь хангалтгүй явж ирсээр Монгол орны олон гол нуурууд алтны хайгуулчдын уршгаар бохирдож сүйдсэн. За таашлаад 2015-аас 2016 оны хооронд Цэлэнг аймгийн Манд сумын нутагт байрлах ноён ууланд орших гацууртын алтны ордыг ажиллах асуудал зөвхөгдөж. За тухайн үедээ л урт нэртэй хуулийн үүсэлд хамаарч байгаагийн дээр хүннүүгийн үеийн булш бунхныг хамгаалах хүрээнд ноён уулын 11 мянган га талбайг улсын тусгай хамгаалтанд авсан байдаг. За үүгээр гацууртын алтны ордын асуудал намжсан. За гэвч дахин энэ ордыг ажиллах асуудал зөвхөгдөд байна. За өнгөрсөн онд алт 3 аяны хүрээнд ажиллах шийдвэр гарах үед ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж хязгаарласан байдаг. Тэгвэл өнгөрсөн 7 хоног засгийн газраас дахин зүтгүүлж эхлэв байна. Ашиглалт нь явагдаад дээр нь байсан шорон ордыг ашиглчихсан орд байхгүй юу? Шинэ газар хөндөх юм биш. Шорон ордыг ашиглаад одоо доор нуугаа үндсэн ордыг гүйцээж ашиглая. Хажууханд нь хуучин одоо бороогийн баяжуулах үйлдвэр байгаа. Тэр үйлдвэрлүү зөөгөөд баяжуултаа хийгээд эдийн засгийн хөгжиж маш хурдан аваад эргэлтэнд оруулах болцоод орд байхгүй юу? Тэнд ямар нэгэн одоо түүхийн дурсгалт одоо байгаль орчин сөрөг нөлөөлөх зүйл байхгүй. Яг тэр уурхай газрын зураглалыг дахиж шинээр хийгээд яг тэр одоо түүхт газруудаас нь тэр ахын цаастай газруудаас нь нэлээд холдуулаад хэмжээг нь багасгаад ингээд бас явуулах боломжууд байгаа болов гэсэн тийм мэрэгжлийн хүмүүсийн дүгнэлтийг бас их сонирхолтой санагдсан лээ. Тэгэхээр сая энэ удаа бол тгээгүй шууд хуучнаар нь ороод ирсэн байна гэж ойлгосон. Тэгэхээр тэрийг эргэж харах хэрэгтэй байгаа тийм. За гацуурт болон ирээн багуутын алтны үндсэн ордуудыг ашиглаж эхэлвэл ойрын 10 жилдээ 52.8 тонн алт олборлож үндэсний баялагын санд 4.2 орчим тэрбум долларын орлого оруулна гэж тооцоолж байгаа юм байна. Тэгэхдээ байгаль орчин түүхэн дурсах газруудыг сүйтгэхгүй гэдэг болгоомжлол иргэдийн эсэргүүцэд давуулах нь ойлгомжтой. За нэг талаас эдийн засгийн ач холбогдол өндөрч нөгөө талдаа байгаль орчин ард иргэдийн эсэргүүцэл мөн ерөнхийлөгчийн болоод улсын хурлын сонгуул гэсэн олон хүчин зүйлүүд энэ цэг дээр огтлцоход хүрээд байна.